За хоёр байнгын хорооны эрхэм гишүүдтэй одоо маш их талархлаа. Яагаад вэ гэхээр процессын дахин инженерчлэл гэдэг бол энэ технологийн асуудал биш юм аа. Энэ өөрөө төрийн суурь асуудал, хууль эрх зүйн суурь асуудал, төрийн уян гишүүний асуултанд хариулж чадсангүй. Ямар асуудал хамгийн том садаа болж байгаа юм бэ гэхээр ерөөсөө л сэтгэлгээний асуудал. Төр үлгэрээсөө иргэндээ үйлчлэгийг өргөхтэй хяндаг байх ёстой, бүх юм хяналтын дор байх ёстой л гэдэг сэтгэлгээ. Энэ бол бид үйлчлэгээ хүргэж бол одоо бизнесийн байгууллагууд бүгд тийм болсон шүү дээ. Хэн нь иргэндээ хурдан шуурхай зардал чирэгдэл төвөггүй үйлчилж чадж байгаа тэр газар л амьд оршин тогсож өрсөлдөх чадамжтай байгаа. Ирээдүйд ямар улсын иргэд төрд итгэл, төрийн нэр хүнд өндөр байна. Төрийн үйлчлэг нь өөрөө төрийн албаагчдын сэтгэл ханамжтай байна гэдэг маань бүх юм зардал чиргэлгүй ойлгомжтой тодорхой хурдан шуурхай байх хэрэгтэй. Тэгэхээр энэ ойлголт маань гүйцэтгэх хэсэг маань л технологитой холбоотой хэсэг. Тэрнээс суурь ойлголт нь бол бид өөрсдөө сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр дахиад шинээр ингээд хоёр байнгын хорооны гишүүд маань энэ бол суурьаараа төр гэдэг үеийн төрийн үйлчлэгээ засаглалын бүтцийг өөрчлөх хэрэгтэй гэж санал гаргаж чадна. Одоо энэ суурь асуудлыг ойлгож бод бол маш ажлын хэсгийн гишүүдийн зүгээс талархалтай хандж байна. За манай ажлын хэсгийн хурал үйл ажиллагаа бол одоо нэгдсэн арга зүйгээр хангах санал дүгнэлтээ гаргана. Тэгэхээр үүн дээр үндэслээд төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолоо боловсруулад энэ ажлын хэсэг цаашдаа сандаг учир гишүүний ярьж байгаа, цэнгүү гишүүний ярьж байгаа шиг ишүү илүү нарийн зургал руу орох чиглэл нь их хурлын харьяаны чиг үүргийн эрх зүйн хэмжээнд яаж явах вэ гэдгийг тодорхойлох юм бол бид дахиад энэ хийх ажил бол маш их байна. За хамгийн санаа зовж байгаа зүйл бол зайлшгүй хэрэгтэй дэлхийн улс болгоо хийж байгаа ч гэсэн гой нэрийг ашиглаж маш их өргүү төсөв өргөдүүлдэг. За үүнээсээ болоод бүтлгүүцсэн маш олон улсын жишээ байгаа. Бид тэр болгоноос зайлшгүй суралцахгүй бол энэ маань бол зүгээр нэг ингээд гадаад нэр томьёо ашигласан ажил биш юм шүү гэдгийг та бүхэнд хэлхийг хүсье. Баярлалаа та бүхэнд.